Энэхүү бичлэг нь хий нэгний нэр төр алдар хүндэд халтаах, гүтгэнд оромжлох ямар ч зорилгогүй бөгөөд дус бичлэгт дурдгдсан хүмүүсийн нэр хэрэгт холбогдсон эсвэл эрүүгийн хэрэгтэй холбоотой гэж тогтоогдоогүй. Тиймээс ямар нэгэн баттай баримтыг орлохгүй болохыг анхааруулж байна. Сайн хөр хүмүүс минь бүгдээрээ шинэхэн бичлэгээрээ уулзж байна. За энэ удаагийн бичлэг дээр хэдүүлээ яг одоо дэлхийд даяар яригадаад байгаа дэлхийд даяар сенсацийг одоо ингэж гаргаж байгаа нэгэн хүний талаар ярих болно. Тэгээ та хэд маань яагаад намайг Монголынхоо талаар ингэж ярьдаг байж дэлхүүрөө ингэж орчвоо гэж бодож ивэл яг энэ хүнтэй холбоотой те бас яг Монголын улс төрт байсан хүмүүстэй холбоотой мэдээлэл гарч ирсэн байгаа. Тэгэд яг энэ талаар 2 сарын 3 болон 2 сарын 4-ний өдөр одоо ингэж сошиал дээр яригадаад за тэнгуүдээ сайтууд дээр ч гэсэн нийтлэлүүд ороод явж байгаа мөлий. Тийм болохоор яг энэ талаар судлаад гэх юм уу да сайтуудын мэдээллийг уншаад тэгээд та нартай бас яг ингэж гарч ирж байгаа дээр нь мэдээлэл хүргэе гэж бодоод энэ бичлэгээ хийх гэж сууж байна. Тэгээд би яг өмнө сая сануулгыг хүргэсэн шүү дээ. Монголын улс төрт байгаа хүмүүс хэдийн нэр холбогдсон ч гэсэндээ яг энэ хүний хийж исэн хэрэгтэй одоо юу гэдэг шууд холбогдоогүй одоо яг улс төр болон сонгуулийн талаар л яриа хийжсэн болохоос биш яг энэ хүний амар хийжсэн тэр хэрэгүүдтэй бол ямар нэгэн холбоогүй байгаа. Учираас яг энэ талаарх сануулга дахин хүргээд үндсэн бичлэг рүү орё гэж бодлоо. За яг одоо ярих хүн маань болохоор Jeffrey Edward Epstein гэдэг одоо бизнесмен нэлээд одоо нөлөө бүхий баян те ийм хүн байсан байгаа. За яг яагаад байсан гэж ярьж байгаа вэ гэхэлэр яг Wikipedia дээр байгаа мэдээлэлээр түүнийг одоо л нас орсон гэдэг мэдээлэл байгаа хгүй юу. Гэтэ хүмүүсийн бас ярьдгаар зарим нь болохоор үнэхээр ингэ нас орсон гэдэг зүйлийг ярьдаг. Зарим нь болохоор энэ хүн нас ороогүй зүгээр л шуронгоосоо гараад тэгээд нуугдаж амьдардаг гэж ярьдаг хүмүүс бас байдаг юм байна. Яагаад гэвэл энэ хүн чинь өөрөө маш их хөрөнгөтэй, тэгээд улс төрчүүдтэй, бизнесмэнүүдтэй ингээд айгүй найз байсан учраас түүний хөхлийг ингэж хүмүүс нуудаг юм а гэдэг яриас байдаг юм байна л да. Тэгэд яг аль нь үнэн баттай гэдэг нь бол тодорхойгүй. Гэхдээ яг Wikipedia дээр байдаг мэдээлэлээр түүний нас орсон гэдэг мэдээлэл бол байдаг. Яг түүний хийдэг байсан зүйлүүд нь хэм бол өөрөө хувийн нэлээд том аралтай. Тэр арал дээр бүр ингээд үнэхээр ёс бус зүйлүүдийг хийдэг байсан гэж аахгүй юу. Сүүлд дийдгийн хэрэг гэл бүр ингээд дэлхийд даяар бас бөөн шууган дагуулсан нэг аимшигтай хэрэг болсон шүү дээ тий. Одоо шүүх хурлын болоод бид нэр яг юу хийжсэн бэ гэдгийг бол мэдчихсэн. За тэгсэн чинь дийдгийн хэрэг энэ хүний хажууд баг юу ч биш гэж хүмүүс ярьдаг юм бэлээ. Яг тэр нөгөө арал дээрээ бүр ингээд амар зүйлүүдийг хийдэг. Одоо насанд хүрээгүй хүүхдүүдэд бэлгийн нөгөө амар муухай дарамтуудаа үзүүлдэг. Тэгээ бэлгийн мүлжлэг хийдэг. Хүний наймааны асуудал гэлтэй бүр маш тийм олон асуудлууд байдаг гэж бол яригдчихжээ. Тэгэд бусад ютуберүүд ч гэсэндээ одоо яг энэ хүний талаар бүр айгүйх ярьж байгаа нь харагдчихжээ л дээ. Бүр ингээд улс болгоны ютуберүүд бүр ингээд ярьж байгаа байхгүй юу. Би болохоор одоо яг энэ хүний талаар товчхон яриад тэгээд хэдүүлээ хамгийн гол нэг Монголын улс төрчүүдтэй хэрхэн холбогдсон бэ гэдэг талаар нь илүү дэлгэрүүлж ярих гэж бодож байна. За энэ хүү Jeffrey Edward Epstein нь 1953 оны 1 сарын 20-нд төрсөн. 2019 оны 8 сарын 10-нд нас орсон гэдэг одоо Wikipedia дээрх мэдээлэл нь бол яг энэ агаан. За тэрээр Америк эдийн засагч бөгөөд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт буруутгагдсан ял шийтгдсэн этгээд байваа. За тэрээр болохоор өөр ингээд тусдаа хувийн компанитай за тэнгүүтээ дээдсийн хүрээллийг ингэж бий болгосон хамсаатнуудтайгаа нийлж олон эмэгтэй охтын биеийг үнэлүүлж хүчирхийлэл үйлдсэн гэдэг энэ мэдээлэл байгаа. Мөн 2005 онд Флорида мужийн цагдаагийн хэлтс нэгэн эцэг их 14 настай охиныг нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдээлсний дараа Эпштейнийг шалгаж эхэлсэн. Улмаар 14 наснаас дээш нийт 36 охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болцшгүй болохыг тогтоосон. 2008 онд Флорида мужийн шүүхэд насанд хүрээгүй хүүхдийг биеийг үнэлүүлсэн хэрэгээ хүлэмжшүүрч 13 сарын ял шийтгэгдсэн. Тэрээр 2019 оны 7 сарын 6-нд насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн үйлчилгээний 8-1 хэрэгээр дахин баривчлагдсан. 2019 оны 8 сарын 10-нд шоронд байхдаа өөрийгөө дүүжилж нас орсон гэдэг ийм мэдээлэл байдаг юм байна. Тэгээд яг энэ нас орсон дээр бол хүмүүс зарим нь нас орсон гэж боддог. Харин зарим нь нас бараагүй ингээд одоо ингэж нуутаж амьдардаг гэдэг зүйлийг ярьдаг. Бас зарим нь болохоор нас барахдаа өөрийгөө ингэж одоо дүүжилсэн бишээ бүр ингээд одоо юу гэдэг тамлуулаад ингэж байхгүй болсон гэж бас ярьдаг юм бэлээ. Мөн яг түүний талаар New York Times сонины мэдээлснээр Эпштейн нь ихэнх хөрөнгөө тэрбумтнуудад татвар хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх замаар олсон ба бизнес эрхлэгчид, язгууртнууд, улс төрчид эрдэмтдийг багтаасан өргөн танилын хүрээтэй байваа гэдэг мэдээлэл байгаа. Тэгэхээр одоо энэ хүн яг яаж тийм хөрөнгөтэй болсон бэ гэдэг нь нэгдүгээр тодорхой. Хоёрдугаар түүний хүрээлэлт нь болохоор бүр яг юм
одоо юу гэдэг нь язгууртнууд те бүр ингээд яг баячууд гэх юм уу да байдаг гэдэг нь ингээд тодорхой болж байгаа. Үүнээс гадна яг эдгээр хүмүүс донд одоо Дональд Трамп, Elon Musk, Bill Gates гэх мэтчлэн бүр тийм хүмүүс байсан гэдэг ийм мэдээлэл байхгүй юу. Тэгээд яг Дональд Трампаас түүний талаар ярихдаа болохоор би ингээд түүнийг таньдаг ийм танилуд байсан. Гэхдээ яг энэ хэрэгийн талаар бол би мэддэггүй байсан. Энэ хэрэгтэй ямар ч юм би холбоогүй гэдэг мэдээлэл бас ингэж өгч ирсэн байлээ. За одоо бүгдээрээ түүнийг Монголын улс төрчидтэй хэрхэн холбогдчихсэн бэ гэдэг талаар яриа руугаа орцгоё. За энэ болохоор яг Монголын сайтууд дээр орсон мэдээлэлүүд байгаа хгүй юу. За эхнийх нь яг Icon сегмент дээр өнөөдөр буюу 2 сарын 4-ний өдөр орсон. За гарчгийн болохоор Эпштейний баримтууд ерөнхийлөгч Хасан Хэ Баттулга сонгууль ялхтанд тусалсан Эпштейнд талархал илэрхийлж байж гэдэг гарчигтай мэдээлэл орсон. Тэгээд энэ дотор нь болохоор яг ийм одоо үүдийн нийтлэл байдлаар оронгуудаа яг энэ хүмүүсийн бичижсэн мэйлүүдийг нь бас хавсаргаж бол харуулсан байгаа. Тэгээд эдгээрийг нь би орчуулад бэлтчихсэн. За тийм болохоор одоо шууд та нартаа уншаад хүргэчих гэж бодож байна. За хамгийн эхлээд дэлхийн хүч хэрхийлэгч Хасан Jeffrey Epstein-ийн хэргийн баримтууд Америк нэгдсэн улсын хууль зүйн яам өнгөрсөн баасан гарагт зүйлийн байдлаар олон нийтэд ил болгосон билээ. Асар их хэмжээний уг материалууд дотроос Монгол улс болон Монгол улс төрчдийн нэр дурдгдсан хэсгүүдийг шүүж үзээд эхний хэсгийг нь нийтэлж байна. Хамгийн олоодаа нэр дурдгдсан хувь хүмүүс нь нэгдүгээрт гадаад хэргийн цайд асан Эл Бүрэгсүрэн 219 удаа, ерөнхийлөгч Хасан Цэ Элбүдөрч 46 удаа, ерөнхийлөгч Хасан Хэ Баттулга 81 удаа, ерөнхий сайд Хасан Чэ Сайхан Бэлэг 4 удаа, Liberty Partners компани захиралчийн Ганбат 194 удаа тус дурдгджээ. Ерөнхийдөө Монголын улс төрчдийн үүсгэсэн харилцаа холбоо нь гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн бодлого, сонгуул гэх мэт сэдвтэй байна. Ерөнхийлөгч нар болон ерөнхий сайд шууд Эпштейнтэй харилцсан баримт олцсонгүй. Тэдний өмнөөс Бүрэгсүрэн Ганбат нар харилцаж байжээ. Тэд яг энэ Icon дээр байгаа мэдээлэлээр яг энэ Эпштейнтэй одоо яг саний дээр нэр дурдсан хүмүүс нь 2013 оноос эхлээд одоо яг ийм мэйл байдлаар тэ харилцаа холбоо ингэж үүсгэж явж исэн. Тэгээд түүнийг баригдах хүртэл буюу 2019 он хүртэл ямарваа нэг ийм мэйл байдлаар ч юм уу тэ ийм холбоотой бол байсан. Тэгээд яг ерөнхийлөгч Хасан Элбүдөрч нь 2013 онд бүр Эпштейнтэй ингэж нүүрээ харж уулзж исэн гэдэг талаараас ингэж бичигдсэн байсан. Тэгээд яг араас нь Jeffrey Epstein руу бичижсэн мэйлүүдийг хавсаргаад одоо зурган байдлыг нийтлэл дотор оруулсан байгаа байхгүй юу. За хамгийн ихний мэйл нь хэм бол яг одоо Эпштейнийг оройн цагт уурж байгаа тийм утгатай мэйл хаан. Тэгэд яг энэ мэйл дээр ерөнхийлөгч Хасан Цахагийн Элбүдөрчийн талаар цохос дурддагддаг. За энэ мэйлийг 2013 оны 9 сарын 10-ны өдөр бичижсэн бөгөөд яг энэ мэйл доторх агуулга нь хэм бол эрхэм хүндэт Jeffrey таныг 9 сарын 23-ны даваа гарагийн 20 цаг 30 минутад Монгол улсын ерөнхийлөгч Цахагийн Элбүдөрч бид хоёрын зохион байгуулж буй оройн цагт хүрэлцэн эрхийг урьж байна. Монгол улс одоогоор дэлхийн хамгийн хурдцтай хөгжиж буй эдийн засгийн орнуудын нэг юм. Уламжлалт газар зүйн хөршүүд болох Хятад Орос улсаас гадна хэд хэдэн түншлэл хайж байгаа бөгөөд одоогоор ээлжлэн зохион байгуулж байна. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн дарга гэд энэ мэйлээ явуулсан байна. Түрүүн хэлсэнчлэн Icon дээр Цахагийн Элбүдөрч Эпштейнтэй нүрээ хараад уулзч исэн гэж бичигдсэн байлээ гэдээ ярьсан шүү дээ. Тэгээ би болохоор үүнийг юу гэж бодсон бэ гэхээр яг саний оройн цагт очоод яг би бинтийг ингэж уулзсан болоо гэж бол би хувьдаа бодсон. За тэгээд яг дараагийн одоо хавсралт гэх юм уу да дараагийн одоо тавигдсан мэйл дээр болохоор одоо ингэж аахгүй Эпштейн агсан чи Ганбаттай уулзах байсан ч уулзалтаа цуцалж өмнөөс нь өөр хүн явуулсан гэдэг одоо зүйлийг ингэж гаргаж ирээд тэгээ бас нэг юм мэйл оруулсан байгаа хгүй. За энэ мэйл дээр болохоор яг нэг юм цагийн хувааргаан яг 14 цагт одоо тэрнтэй уулзна, 14 цаг 30 минутанд тэрнтэй уулзна, 15 цагт тэрнтэй уулзна гэд яг ийм одоо баримтыг оруулсан бэлээ. За үүн дээрээ болохоор 17 цагт Борис Чулуунхүү Ганбаттай ингэж уулзнаа болон бусад хүншүүдтэй ингэж уулзнаа гэдэг цагийн хуваарийг тавьсан байсан. Тэгээд 20 цаг 30 минутанд Mort Zuckerman-ы ресторанд оройн цаг барина гэдэг одоо төлөвлөгөөг тэр хуваар дээр оруулж гисэн байгаа хгүй юу. Ингэхдээ ингээд хаалтан дотор Монгол улсын ерөнхийлөгч Цахагийн Элбүдөрч гэдэг бүр ингээд тусад нь хаалтан дотор бичээдгээд энэ хэд ингээд зохион байгуулна гэдэг зүйлийг төлөвлөгөөн дээр ингээд тусгаж өгсөн байсан. За тэгээд энэ уулзалтаас хойш Эл Бүрэгсүрэн нь Цэ Элбүдөрчийг төлөөлөн Эпштейнтэй харилцаж байжээ. Тэр Эпштейн агсныг Монголд уурж байсан дараах баримтаас харагдаж байна. Бас Элбүдөрчийг ерөнхийлөгч албан тушаалаас буусны дараач үргэлжлүүлэн харьцаж байжээ гэдэг зүйлийг оруулж өгөөд за тэгмүүд яг нөгөө нэг одоо ингэж Монголд уурж
бичсэн тэр одоо мэйлийг нь оруулж гисэн баа. За үүнд яг хинээс буюу те мэйл ингэж хинээс явсан бэ гэдэг дээр яг продюсерний мэйл байгаа хгүй юу. За тэгээд энэ мэйл нь 2013 оны 10 сарын 27-нд бол бичигдсэн. За тэгээд яг нэг subject дээр болохоор Монголоос мэдчилж гинэ гэж ингэж эхлүүлсэн байгаа. Яг мэйл дээр болохоор ерөнхийлөгч хоёр 11 сарын 30 хүртэл аялнаа. 12 сарын 10-наас 15-ны хооронд ямархуу байна. Монголд жаахан хөтөн байж магадгүй гэдэг мэйлийг явуулсан юм байна. За тэгсэн чинь зөрүүлээд хариу нь болохоор хүндэт ноён продюсер ноён Эпштейн ерөнхийлөгч урилгыг дуртай хүлээх авах болно. 11 дугаар сарын сүүлээр байж магадгүй. Тэгээд хамгийн сайн сайхныг хүсье гэдэг зүйлийг бичсэн юм байна. За тэгсэн чинь зөрүүлээд хүндэт Жеф өнгөрсөн 9-р сард Нью-Йорк хотод болсон сонирхолтой ярианд ерөнхийлөгч элбэгт орчин өмнөөс талархал илэрхийлээ. Ерөнхийлөгч тантай ярилцах маш их таалагдсан бөгөөд танд мэдчилгээгээ дамжуулж таныг Монголд айлчлах хувийн урилгыг баталгаажуулахыг хүссэн. Би таны айлчлалыг зохицуулж зохион байгуулж хизээ айлчлах талаар танд ямар нэгэн мэдээлэл байвал надад мэдэгдээрэй. Тантай нэгт хамтран ажиллахыг хүсэж байна гэдэг мэйлийг ингэж явуулсан гэдгийг одоо ингэж нотлох баримтараас ингэж гаргаж ирсэн. Тэгээд яг ерөнхийлөгч асан элбэгт орчид болохоор яг иймэрхүү одоо мэйл бичлцээд ерөнхийлөгч асан элбэгт орчиж гэсэндээ тийм Монгол улсад ураад хамт оройн хоол идээд нэг иймэрхүү одоо үйл явц болж исэн юм байна. Харин ерөнхийсэд асан сайхан мэлэгтэй бас нэг холбоотой 4 мэйл ингэж бичигдсэн байсан гэсэн шүү дээ. Одоо 4 мэйл гэх юм уу да мэйлэн дунд юу энэ хүний талаар 4 удаа нэрэн дурдгдсан байсан гэд ярьж ирсэн шүү дээ. Энэ нь яг яасан бэ гэхэлэр ерөнхийсэд асан ч сайхан бэлэг шууд харилцсан баримт байхгүй нэр нь 4 удаа дурдгдсны 3 нь Ганбатын илгээсэн мэйлд байжээ. Харин тэр Лоренс Саммерсыг эдийн засгийн хилцүүлэгт оролцуулахаар Монголд уурсныг Саммерс үлд Эпштейнд зөвлөлдсөн байна гэдэг утгатай ийм зүйл одоо ингэж байсан. Тэгээд энэ бас нэлээд урт одоо мэйл байгаа хгүй юу. За тэгээд энэ мэйл дээр яг юу бичигдсэн бэ гэхээр одоо яг тэр профессор Саммерсыг яг ингэж одоо Монголд урьж байгаа тий талаар ингэж бичигдсэн нэлээд урт мэйл бол байсан. Бас мэйл нь 2015 оны 10 сарын 26-нд бол бичигдчихсэн. За энэ мэйл дээр эрхэм хүндэт Жүүли. Би Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлгийн хүсэлтийн дагуу ажиллаж байна. Тэрээр профессор Саммерстай уулзаж одоо Монголд түүнийг айлчлан ирүүлж эдийн засгийн бодлогын талаар хэлцгийг хүсэж байгаа. Түүний гол учир нь ерөнхий сайд тулгуур байгаа асуудалтай холбоотой. Тэрээр эдийн засгийн үнийн огцон муналтай байгаа үед Монгол улсын эдийн засаг бодлогын руулга хийх шаардлагатай байгаа. Тэрээр профессор Саммерсыг одоо өөрийнхөө дуу хоолойг оруулаасаа гэж хүсэж байгаа байх гэж би бодож байна гэд одоо нөгөө сайхан бэлгийн уртаас одоо өмнөөс гэх юм уу да тий төлөөлөл нь одоо энэ мэйлийг бичиж байгаа шүү дээ. Тэгэд яг иймэрхүү утгатай зүйлийг бичсэн байгаа байхгүй юу. Тэгэд хамгийн гол нь яг энэ профессор гэдэг байгаа хүнээ Бээжингэр явахыг энэ хэд ингэж мэдсэн юм шиг байна. Тийм болохоор Бээжингэр ингэж явж байгаа үеэр нь Монголдоо тий ингэж айлчлан ирүүлэхийг гэх юм уу да тий одоо хүсээд яг энэ мэйлийг одоо бичсэн байгаа байхгүй юу. За тэгээд бид профессор Саммерсыг Монголд нэг өдөрч хамаагүй ингэж хүлээн авахдаа маш их баяртай байх болно. Улаанбаатар хот Бээжингээс ердөө 2 цагийн зайд нисэх боломжтой байдаг. За тэгээд бид нар ингэж профессор Саммерсыг хүлээж авч одоо бодлого боловсруулах тий иймэрхүү одоо зүйлтэй ингэж ярилцсан. За тэнгуүтэй хэрвээ ингэж хүлээмж хүрээд болж ивэл хэвлэл мэдээлэхэндээ найдвартай харилцахад нас шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ гэж бас энэ мэйл дээр бичсэн байгаа. Тэгээд араас нь бид түүний одоо ингэж ирж очихтай энэ аяллаа гэх юм уу одоо энэ хугацааныхын төлбөр мөнгийг ол ингэж төлнө. Гэтэ харамсалтай нь болохоор бид нар Дэлхийн банкны зөвлөх үйлчилгээний тарифаар хязгаарлагддаг бөгөөд энэ дээд талд өдөртөө $1500 одоо энэ боломж бол байдаг гэдэг зүйлийг бичсэн байгаа байхгүй юу. Тэгээд бид өдрийн тоогоор харин хуян хатан байж болно гэдэг зүйлийг бичээд профессор Саммерс энэ даалгавар сонирхолтой байгаасаа гэж чин сэтгэлээс хүсэж байна. Хэрвээ тийм бол бид аялал болон гэрээг зохион байгуулах шаардлагатай тул хурдан арга хэмжээ авах хэрэгтэй болно гэд иймэрхүү одоо утгатай мэйлийг бичээд тэгээд одоо энэ зүйл маань ингээ бүтэн нэгтгэж найдаж байна гэдэг утгатай ийм одоо мэйлийг ингэж бичсэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь энэхүү мэйлийнх нь хариунд Эпштейн болохоор би үүнд ингэж оролцохгүй. Дэлхийн банк яагаад үүнд ингэж оролцож байгаа юм бэ? Тэгээд энэ нь цаашдын ажилд ингээ саад болох үедээ гэдэг тийм мэйлийг хариу болгож явуулсан байгаа байхгүй юу. Үүнээс Эпштейн болон Саммерс хоёрыг ямар холбоо амралтай хүмүүс вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. За Эпштейн бол мэдээж хэрэг маш баян те өөр ингэсэн аралтай тийм маш баян хүн байгаа. За Саммерс нь бол Америкийн нэгдсэн улсын эдийн засагч, төрийн сангийн сайд, Харвард их сургуулийн ерөнхийлөгч гэх зэрэг өндөр албан тушаалд байсан ийм хүмүүсийн нэг юм байна. Тэгээд одоо яг Эпштейнтэй холбоотой энэ материалууд гарч ирээд түүний биччихсэн мэйлүүд нь олон нийтэд нээлттэй болсон шүү дээ те. Тэгсэн чинь яг энэ Саммерстай хамт одоо бичдэг гэсэн мэйлүүд нь бас ингэж задраад энэ хоёрыг бол маш олон жилийн турш хоорондоо холбоотой ийм хүмүүс байсан гэдгийг бол баталж гаргаж ирсэн байгаа. Тэгээ зарим мэйл дээр Эпштейн одоо Саммерс болохоор би чиний найз нөхөр дэмжигч чинь гэж хүртэл дууддаг байсан гэдэг зүйл нь гарч ирсэн. За үүнээс гадна Саммерс нь Эпштейнээс
зөвлөгөө авдаг. За бас чиний ингээд харилцаа холбоонд бол би найдаж байгаа шүү гэх мэтчлэн зүйлүүдийг бичдэг байсан гэдэг нь бол илэрсэн. Мэдээж Эпштейн маш аимшигтай зүйлүүдийг хийдэг байсан болохоор одоо яг түүнтэй холбоотой нэр холбогдчихсэн харилцдаг байсан хүмүүсийн нэр хүндэд бас маш сөрөөр нөлөөлж байгаа. Одоо энэ нь яг Саммерст одоо нөлөөлөд явж байгаа юм билээ. Дараагийн хүмүүс нь Ганбат болон ерөнхийлөгч асан Батулганаар байгаа. За Чи Ганбат нь одоо яг ерөнхийлөгч асан Батулгын өмнөөс яг энэ Эпштейнтэй одоо харилцдаг тэр гол хүнээс юм байгаа байхгүй юу. За тэрээр 2013 оноос хойш ингэж харилцаж исэн бөгөөд яг одоо хинт Эпштейнтэй яг Монголын талаар ялангуяа Монголын одоо төрд юу болж байгаа талаар яг ингэж Эпштейнд мэдээлдэг. За тэнгуүтээ бас яг Монголд криптовалют одоо гарах талаар одоо ингэж мэйл бичдэг байсан гэдэг одоо энэ зүйл нь бол гарч ирсэн баг. За энэ мэйл нь 2015 оны 10 сарын 23-нд бол бичигдсэн. Энэхүү мэйл дээр Эрхэм Жеффри утсаар ярьсны дагуу бид нар биткойны талаар баг зэргийн судалгаа хийсэн. Монгол улсад үүнийг хэрхэн ашиглаж болох талаар таны байр суурийг хэлэлцэж болох уу? Хүндэтгсэн Ганбат гэдэг имэйл явуулсан байна. За тэгсэн чинь уртаас нь хариу ирээд энэ хариун дээр нь болохоор үүнийг криптовалют гэж нэрлэдэг зүйл бөгөөд цахиурын хүндийн нэр хүндтэй мэрэгжилтнүүдийг ихэнх нь үүнд хөрөнгө оруулж сонирхож байгаа. Гэтэ татврын зорилгоор бол энэ нь валют гэж тооцогдохгүй. Учир нь ямар нэгэн улсын гингүүтээ хаалтан дотор төрийн оролцоо баталгаа байхгүй. Саяхан үнийг өмч гингүүтээ хаалтан дотор солигддоггүй гэж аль биесээр зарласан. Нэгт үүнд оролцсноор Монгол улсын технологийн салбарын мэрэгчлэтнүүдийн анхаарлын төвд орж чадна. Хоёрдугаарт шилжүүлгийн зардал маш бага. Шинэ төрлийн банкны платформ бий болох боломжтой. Гуравдугаарт технологийн салбарын хамгийн чинээлэг хүмүүс Монголд ирж илүү ихийг мэдхээр аялж эхлэх магадлалтай гэд энэ мэйлийг бичсэн байна. Үүний дараа 2015 онд Liberty Partners компанид асуудал гарч гадаад томилтоор явсан байсан хойгуурын цагдаа нар түүний гэр болон оффист нь нэгчлэг явуулж бичиг баримт хураасан талаар Эпштейнд бичиж байсан. Тэгээд яг үүндээ болохоор яг энэ Эпштейн яг өөрийнх нь мэйл рүү одоо ингэж бичижсэн байгаа байхгүй. Тэгээд энэ мэйлээ 2015 оны 11 сарын 2-нд яг энэ мэйл бол ингэж явуулж исэн. Тэгээд бас мэдээж маш олон хүмүүсээс CC-дэд те тэр мэйлээ бас ингэж олон хүмүүст бас ингэж явуулж исэн байгаа. Тэгээд яг subject буюу яг сэдв дээрээ Монголын өнөөгийн байдал гэдэг одоо гарчигтайгаар явуулсан байгаа байхгүй. Энэхүү мэйл дээрээ Эрхэм хүндэт Бруно Дэвид Олли нарт Монгол улсад өрнөж буй өнөөгийн нөхцөл байдлын талаар өөрийн байр суурийг та бүхэндээ хуваалцахаар холбогдож байна. 2015 оны 10 сарын 30-ны баасан гарагаас эхлэн улс төрийн бүлэглүүдийн дотоод тэмцэл туйлын хурцтмал байдалд хүрлээ. Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх хэлтээс Бат Заяагийн гэрт нэгчлэг хийж түүнийг төмөр замын шугамын гэрээг хуурамчаар хийж Samsung C&T компанид толгосон хэмээн буруутган баривчилсан гэж би ойлгож байна. Мөн тухайн үед Samsung C&T компани Улаанбаатар дахь салбар оффис нэгчлэг хийсэн. Энэхүү мэдээлэл дараах албасаар олон нийтэд нээлттэй байна. Цаашлаад 2010 оны 6 сарын 24-нд улсын хурлаар батлагдсан төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого болон түүний дагуу гарсан засгийн газрын тогтоолуудаар зөвшөөрөгдсөн төмөр замын төслийн 1 ба 2 дугаар үе шатад MK Kensi компани Танай багтай хамтран ажилласан өмнөх хамтын ажиллагааны сүдэн би цагтаагийн гол болж байгаа гэж ойлгож байна. Намайг буруутгах гол үндслэл нь хуурамч MK Kensi and компанийг татан оролцуулж түүнээс гарсан орлогыг гуравтаж этгээд шилжүүлсэн гэх асуудал юм. Гэвч энэ нь огт үндэслэлгүй худал гүтгэлэг гэдгийг бид бүгд мэднэ. Өнгөрсөн жил танай Бээжин дэх оффист ирэх бүхий байгууллагууд шалгалт хийсний дараа энэ нь нэцэгдсэн билээ. Гэсэн ч өнөөдөр танай компани зарим түншүүдийн эсрэг тодорхой арга хэмжээ авсан гэж би ойлгож байна. Танай багийн гишүүдэд тохиолдож буй нөхцөл байдал би чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна. Миний бие Монгол улсын хилийг давсан бизнесийн томилтоор явж байсан маш азтай тохиолдол байлаа. Энэ хугацаанд цагдаа манай оффист нэгчлэг хийж бичиг баримтын хайрцагуудыг болон манай багийн ноутбукуудыг хураан авсан. Мөн миний гэрт ч нэгчлэг хийсэн. Би одоогоор хилийн чандад аюулгүй байгаа. Шаардлагатай тохиолдолд уцаар ярихад бэлэн. Мөн энэ асуудал хоёр талын байр суурь байдгийг харгалзан үзэх үүднээс Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны ноён Майкл Ричмондод өөрийн байр суурийг хуваалцахаар хуулбарлан илгээсэн болно. Надтай имэйлээр холбогдож болно. Миний мэйлүүдийг мөн хянаж байгаа байх гэж би таамаглаж байна гэд имэйлийг бичсэн байсан. Тэгээд энэ үеэр Ганбат өндөр нууцлалын зэрэгтэй бичиг баримтыг бас давхар илгээсэн гэдэг мэдээлэл одоо ингэж айкон дээр ингэж бичигдсэн байгаа хгүй юу. Тэгээд энэ мэйл дотор нь болохоор ингээд ноён ерөнхий сайдаа гэд нэгэн одоо бичиг баримтыг гэх юм уу да ингэж хавсрахсан байсан. Дөнгөж сая яригдсан Ганбат гэдэг хүний явуулсан мэйлээр Бат Заяагийн гэрт нэгчлэг хийж байна. Бат Заяа баривчлагджээ гэдэг мэдээлэл ингээд мэйл дээр бичсэн байсан гэдээ ярьжсэн шүү дээ. Яг тэр бичсэн мэйлийнхээ доор нь одоо яг нийтлэлийн линкийг нь бас хуулж тавьсан байсан. За тэгсэн чинь энэ нь яг ямар нийтлэл байсан бэ гэхлээр 2015 оны 11 сарын 2-нд орж исэн нийтлэл байгаа хгүй юу. За гарчиг нь болохоор Б Бат Заяаг яагаад саатолоо гэдэг нэртэй ийм одоо мэдээлэл орж исэн юм байна. За энэ дотор нь болохоор зам тээврийн яамны
төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан Б Батцайг баасан гарагт цагдаагийнхан саатуулсан талаарх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим ертөнцөд гол мэдээлэл байлаа. Төмөр замтай холбоотой томоохон хэргийг эрүүгийн цагдаагийнхан шалгаж эхэлсэн хэмээн баасан гарагт цагдаагийн албаныг сурвалж хэлж байсан нь Б Батцайтай холбоотой асуудал байсан бололтой. Түүнийг холбогдуулж байгаа асуудал нь төмөр замтай тэр дундаа Монголын төмөр замд ажиллаж байх үед хийгдсэн зарим нэг гэрээтэй холбоотой гэсэн албан бус мэдээлэл байна. Хэрвээ энэ нь үнэн бол өмнө яагаад шалгаагүй юм бэ гэдэг асуулт гарч иж байгаа. Монголын төмөр зам болон Samsung CT-гийн хооронд хийгдсэн 483 сая $. Өртөгтэй гэрээний тухай сүүлийн жилүүдэд хэвлэлээр олонтаа гарч байсан. Уг гэрээний дагуу хийгдэх ёстой ажлаасаа $134 сая зогтутаад байна гэд баримт цэлттэйгээ бичигдээд гарч байхад хууль цагдаагийн байгууллагууд хөдлөөгүй хатлаа өнөөдөр гинэт шалгаад барьчлаад саадуулаад байгаа нь яах аргагүй анхаарал татаж байна. Б Батцайг улс төрийн хүрээний Женко Хэ Баттулгын хүн гэж үздэг. Арчилсан намдах хуваарлалтаар Хэ Баттулгын фракцид ногдож байсан албан тушаалтнуудад тэрээр ажиллаж байсан. Тиймээс Б Батцайг саадуулсны цаана цагдаагийнхан ажиллаа хийж байгаа гэдгээс гадна бас эрх баригч арчилсан нам дотор томоохон зодон болж буй гэж тайлбарлах хүмүүс олон байна. Б Батцай ба төмөр замтай холбоотой асуудал цаашаага арчилсан намдах бужигнаантай яаж холбогдох бол гэд ийм нийтлэл орж исэн юм байна. За тэгээд сүүлд буюу 2017 онд энэ Ганбат Эпштейн бол яг Эпштейний төлөөллийн хүмүүсийн энэ мэйл харилцаа бүр илүүхэн гэж эрчимжиж эхэлсэн гэдэг энэ бичвэр байгаа хгүй юу. Тэгэд яг энэ 2017 онд болохоор яг ерөнхийлөгчийн сонгуул болж исэн. Тэгээд Ганбат яг ерөнхийлөгч асан Баттулгын өмнөөс яг ингэж мэйлээр харилцаж исэн гэдэг ийм мэдээлэл байгаа. За энэ мэйл нь болохоор 2017 оны 6 сарын 26-ны өдөр яг Эпштейн рүү явсан мэйл байгаа хгүй юу. Тус мэйлийн агуулгад сайн уу Жефри холбоо барьсанд баярлалаа. Санал хураалт Америк нэгдсэн улсын зүүн иргэн цагаар өглөөний 10 цагт, Монголын цагаар оройн 22 цагт хаагдана. 17 цагийн байдлаар улс орон даяар 45.6% санал хураалтанд оролцсон байна. 2016 оны сонгуультай харьцуулахад 2 хувиар доогуур үзүүлэлттэй гэдэг нь харагдаж байна. Бям гарагт Баттулга Монгол Ардын намын өрсөлдөгчтэй мэтгэлцээнд оролцож маш сайн оролцсон. Хэрвээ сонгуул шударга явагдвал Баттулга хамгийн их олон нийтийн дэмжлэгтэй гэдэг нь харагдаж байна. Монгол Ардын нам олон янзын аргаар сонгуулийг луурдахыг оролдож байгаа. Гэтэ сонгуулийг луурдуулахгүй гэсэн олон нийтийн хүчтэй хумсар байна. Хүмүүс энэ сонгуулийг юу ч зааж уурхад бэлэн авилгалж улс төрчдийн эсрэг тусгаар тогтнолын төлөө сонгуул гэж харж байна. Монгол Ардын намынхан саналыг худалдаж авах бүх төрлийн аргыг хэрэглэж байгаа. Элбэг дорж олон түүний эргэн тойрныхан их орноос оруулсан гэж хэлэгдэж олон нийтэд хамгийн муу нэртэй байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 90% нь Баттулгын талаар эерэг мэдээллийг цацаж байгаа. Сонгуулийн кампанид ажлууд бүхэлдээ сошиал медиа болон YouTube сувгууд дээр явагдаж байгаа гэх мэтчлэн бичээд яг энэ Facebook-ийн нэг линк, за YouTube-ийн нэг линк ингэж оруулсан байлээ. За тэгээд хүндэтгсэн Ганбат гэдэг энэ мэйл бол явуулсан байгаа. Дараагаар нь Ганбат 2017 оны сонгуулийн бүх үйл явцыг бүр маш дэлгэрэнгээр Эпштейнд мэдээлж байж гэдэг зүйл ингэж бичигдсэн байгаа. За тэгээд энэ мэйл нь болохоор 2017 оны 7 сарын 3-ны 12 цаг 13 минутанд ингээд Ганбатын мэйлээс явсан зүйл байгаа хгүй юу. Тус мэйл дээр юу бичигдсэн бэ гэхлээр миний бие Оросын талд ажиллаж байна. Харин Монгол дахь нөхцөл байдлын талаар шинэ мэдээллийг хүргэе. Нэгт сонгуулийн ерхий хороо өнөөдөр хэвлэлийн баг хурал хийж 7 сарын 4 болон 5-нд гадаадад 7 дугаар сарын 7-нд улс орон даяар дахин санал хураалт явуулахад бэлэн босноо мэдэгдлээ. Бүх маягт саналын хуудас хэвлэгдэж санал авах байруудад хүргэгдсэн байна. Хоёрт мөн сонгуулийн ерхий хороо Баян Улгийн аймаг дахь санал хураалтын дүнг техникийн болон гар аргаа дахин тоолсон үр дүнг танилцуулсан. Баян Улгийн саналын дүнгээ хамгийн сүүлд ирүүлсэн аймаг байсан тул 6 сарын 26-нд эцсийн үр дүнг баталгаажуулах явц заасан юм. Гуравт Монгол Ардын намын гишүүн инх болт мэтгэлзээнд бэлдэж буй тухай бичлэг өнөөдөр олон нийтийн сүлжээнд цацагдаж хурдтай тархаж байна. Уг бичлэгт инх болт Монгол Ардын намын өөр 2 улсын хурлын гишүүний хамт бэлтгэж байгаа харагдана. Мэтгэлзээний бэлтгэлийн асуултууд бодит мэтгэлзээнд тавигдсан асуултуудтай ижил байгаа нь мэтгэлзээнийг урьдчилан зохион байгуулсан болохыг баталж байна. Олон нийтийн сүлжээнд иргэдийн уур бүхэндэл дургуутал илэрхийлсэн сэтгэлдлүүд их байна. Гэтэ өнөө үед олон нийтийн сүлжээнд нийт арт түмний жинхэнэ байр суурийг бүрэн төлөөлөхгүй. Учир нь бүх тал өөрсдийн мессежийг түгээх зорилгоор сошиал медиа багууд ашиглаж байгааг анхаарах хэрэгтэй. Дөрөвт ардчилсан нам өчигдөр мэдэгдэл хийжээ. Хэ Баттулга ерөнхийлөгч болвол энэ оны ихэр Монголын томоохон компаниудын өрийг чөлөөсөндөө дүүцүүлэн Монголын иргэдийн хэрэглээний зээлийг өчөөнө гэж амласан. Цааш мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно гэсэн мэйлэжээ. Тэгээд хин яг Баттулга ч ерөнхийлөгч байх үедээ нэг тэтгэврийн зээлийг тэглээд илүү та нэг тиймэрхүү юм болчихсон санаад ах юм.
та хэд санаж гинүү. За хэрвээ санаж ивэл комент хэсэгт бичээрэй. Тэгээд яг энэ болгоныг ингэж Эпштейн руу ингэж бичдэг байсан гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Тэгээд яг энэ мэйлийнхээ төгсгөлд одоо ингэ танд дахин мэдээлэл ингэж явуулах болно гэдэг зүйлийг ингэж бичиж өгсөн байгаа байхгүй юу. За тэгээд дараагаар нь Баттулга яг ингэ ерөнхийлөгчийн суудалд суусан юм байна. За тэгсэн чинь Ганбат яг энэ сүүлд Баттулгын ялтын талаар Эпштейнд талархал илэрхийлээд дараах мэйлийг бичсэн. Үүнд маш их баярлалаа. Жинхэнэ ажил одоо эхэлнэ. Таны ярьж байсан Монголд зориулсан офшор бүсийн санаан дээр хэрхэн ажил хэрэг болохыг мэдэгдээрэй. Гэсний хариуд Эпштейн Монголын цахим мөнгө энэ бол дэлхийн дахины анхаарлыг маш ихээр татахуулна. Чингис Койн гэж нэрлэж болох юм гэж хариу бичсэн байна. Мөн бас яг энэ үеэр Хээ Баттулга сонгуульд ялахтан тусалсан Эпштейнд талархлаа Ганбаатраар дамжуулан илэрхийлжээ. Уг талархалд таны тусламж дэмжлэгт баярлалаа. Төрийн мафтай тэмцэх хамаргүй байлаа. Одоо ажил эхэлж байна. Бидэнд цаашдын тусламж хэрэгтэй гэсэн мэйл бас ингэж явуулсан гэдэг мэдээлэл байна. За хариуд нь Эпштейн нэг хүнийг Монголын сэргээгт эрчим хүчний салбарт оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж тэр хүний цалин хөлсийг төлөхөд нь бэлэн байгаагаа бичиж байсан байна. Мөн тухайн эмэгтэй албан тушаалын талаар хүртэл ярилцаж байжээгээд одоо яг энэ эмэгтэйгийн талаар бас ингэж бичсэн мэйлүүдийг нь бас ингэж гаргаж ирсэн билээ. Тэгсэн чинь тэр эмэгтэй нь одоо бүр Монголд ирээд Ганбаттай уулзсан талаарсан гэж хоорондоо бичсэн мэйл нь бас гарч ирсэн байгаа. За энэ мэйл нь 2017 оны 7 сарын 30-нд бичигдсэн. Тус мэйл дээр сайн уу Жефри бүх зүйл сайхан байгаа гэдэгт итгээрэй. Бид нар өчтөр эмэгтэй уулзсан. Бид түүнийг Улаанбаатарт хэдэн 7 хоног байж нөхцөл байдалтай танилцсан зүйтэй байх талаар ярилцсан. Тэр тантай холбогдож ярилцаад хизээ явах яахыг талаараа биднэрт бас мэдээлнэ гэдэгт итгэлтэй байна гэд араас нь за бид нар бас өөр багийнхантай уулзуулж түүнийг тасан зохицоход нь тусуулахаар зохицуулах болно. За манай офис Шангрила офисын одоо тэр зохицолборт бол байдаг. Тиймээс хэрвээ та зөвшөөрвөл Шангрила зочид буудалд байрлаж болно. Эсвэл ойр хавьд нь бас илүү сайн зочид буудлууд байдгаа гэд за тэгээд хүндэтгсэн тэр гэд ингэж бол бичсэн байлээ. Ингээд хамгийн сүүлд Ганбат 2019 оны 1-р сарын 16-нд Израилийн ерөнхий сайд асан Эхуд Бракт Кипр аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах санал тавьж мэйл бичгтээ Эпштейний хаяг тулбарыг нь явуулсан байна. Тус мэйл дээр юу гэж бичигдсэн бэ гэхлээр эрхэм хүндэт ноён Брак Жефригийн ачаар тантай танилцахдаа таатай байна. Бидний ярилцлагын дагуу Израиль болон Монгол улсын хооронд худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх чиглэлд ажиллаж байна. Ойрын хугацаанд хоёр талын харилцаатай холбоотой илүү олон сайн мэдээ танд хүргэнэ гэдэгтээ итгэлтэй байна. Доор хавсарсан Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яамны тайланд Монгол улсад Кипр аюулгүй байдлыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагын талаар нэлээд сайн томилон өгсөн байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 2-3 дугаар сард Израильд айлчлахаар төлөвлөж байгаа. Хэрв та тухайн үед Израильд байвал танилцах уулзалт зохион байгуулахад таатай байх болно. Хүндэтгсэн Ганбат гэдэг мэйлийг явуулсан байна. Энэ нь тэдний сүүлийн харилцаа байжээ. Жефри Эпштейн 2019 оны 7 дугаар сард баривчлагдаж 8 дугаар сард Нью-Йорк шоронд амиа хорсон юм гэдэг мэдээлэл. За тэгээд тус нийтлэл дээр болохоор хамгийн сүүлийн имэйлтэй холбогдуулан судлахад тухайн үед Монголын засгийн газар Израилийг тагнаж хянах системийг оруулж ирэх талаар ярилцаж байсан бололтой. Энэ талаар Жефри Эпштейний Википедиа хуудсан дараах мэдээлэл байна гэд энэ зүйлийг бас ингэж оруулж ирсэн бэлээ. Одоо хэдүүлээ Empress дээр яг юу бичигдсэн бэ гэдэг талаар авч үзье. За гарчгийн болохоор Эпштейний файлууд гэтэнгүүтээ Хээ Баттулгатай холбоотой имэйлийн илэрцүүд олдлоо гэдэг ийм нийтлэл орсон. За энэ нийтлэл болохоор 2 сарын 3-ны өдөр бол яг энэ сайт дээр бол оруулсан байсан. За үүнд Эпштейний файлууд дэлхийд онцолгож улс төрийн хүрээний томоохон албан тушаалнуудтай холбоотой хүний наймаа хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэрэгүүдтэй холбоотой материалууд ил болж эхэллээ. Материалуудыг Америк нэгдсэн улсын хууль зүйн өмнөөс ил болгож байгаа бөгөөд Эпштейн маш хөрөнгөлөөг холбоо сүлжээ өндөртэй санхүүч нэгэн байжээ. Тэрээр насан туршаагүй охидтой бэлгийн харилцаанд орсон ил болж 2019 онд шоронд ял идэлж байхдаа амиа хорлсон нэг юм. Гэвч түүний өхлийг зохион байгуулагдсан ч гэх яриа байдаг. Эпштейнтэй холбоотой олон алдартнууд улс орнуудын төрийн эрх баригчид мэйлэр харилцаж байсан хүртэл ил болоод байна. Сэтгүүлчид хэрэгт холбоотой бүх хүнд харилцлага тооцохыг мэдээллийг нээлттэй ил тод байлгахыг дэлхийд даяар шаардаж байна гингүүтээ яг юм Empress-ийнхний бас ингэж анхааруулгын маяг нэгэн үйлбэр байгаа байхгүй юу. За үүнд болохоор гэвч ил болж байгаа материалууд нь тухайн нэр холбогчдыг шууд гэмт хэрэгтэй холбоотой гэх ямар нэгэн их сурулж болохгүй, ямар нэгэн баттай баримтыг болохгүй болохыг анхааруулж ийн гэдэг ийм анхааруулгыг бас ингэж бичиж өгсөн байна. За тэнгүүтээ бид Эпштейний файлыг ил болгосон вебсайт руу нэвтэрч Монголын улс төрчүүдтэй холбоотой мэдээлэл байгаа эсэхийг шалгасан юм. Ингээд Монгол улсын ерөнхийлөгч асан Хээ Баттулгатай холбоотой 81 одоо мэйл илэрсэн. Гэтэ 81 гэдэг нь болохоор давхарцсан тоо гэж бас оруулсан байгаа. Мөн ерөнхийлөгч асан элбэг төрчтэй холбоотой 51 мэйл байгаа. Бас 51 мэйл нь давхарцсан тоогоор гэж байгаа байхгүй юу. За тэгэд ерөнхий сайд асан сайхан бэлэгтэй холбоотой
4 мэйл илэрлээ гэдэг зүйлийг оруулж өгсөн байгаа. За хээ батулгатай холбоотой мэйлүүд ямар учиртай вэ гэхэлэр за дахин хэлэхэд дэлхийд даяар ил болоод байгаа эдгээр материалууд нь тухайн хүнийг ямар нэгэн гэмт хэрэгт холбоотой гэж үзэх боломжгүй гэдгийг анхааруулж байна гэд анхааруулга дахиж ингэж хүргээд мэйлийг чулуун хүүгийн Ганбат гэх хүнд илгээж өгье. Тэр төмөр замын хэрэгээр авилгалтай газар шалгуулж байсан талаар айкон мэдээлж байсныг за ингээд унших боломжтой гэж энэ. За тэнгуүтээ мөн түүний тухайн үед Интерполоор эрен сурчилж байсан талаар мэдээлж байж гэдэг зүйлийг оруулаад за яг энэ Ганбат гэдэг хүний талаарх мэдээллийн одоо ингээд Интерполийн мэдээлэл ингэж оруулж өгсөн байгаа байхгүй юу? Саний хэлсэн айкон дээр орж ирсэн одоо төмөр замтай холбоотой авилгалын хэрэг гэдэг нь болохоор 2019 оны 5 сарын 16-нд айкон цэгийн дээр орж ирсэн ийм мэдээлэл байдаг юм байна. Гарч нь болохоор Батулга Ганбат нарын төмөр замын авилгалын хэрэг Америкийн нэгдсэн улсад сөхөгдөж гэдэг гарчигтай ийм мэдээлэл байгаа байхгүй. Тэгээ та хэд манд бүр дэлгэрэнгүй унших гэх юм бол яг энэ гарчгаар нь айкон цэгийн рүү орох юм бол гараад ирэх юм байна шүү. Тэгээд яг түрүүн айкон дээр ингээд 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх мэдээллийг Эпштейн рүү бүр ингээд тасралтгүй ингээд бичижсэн байсан ингээд ярьсан шүү дээ. Гэсэн чинь яг энэ сайт дээр ч гэсэн яг бас адилхан бичигдсэн байгаа байхгүй. 2017 оны сонгуулийн үеэр одоо ингээд Эпштейн рүү ингээд тасралтгүй мэйл бичижсэн. За тэнгуүдээ хээ бат тулгыг мэйлдээ хоёр тал хоёлаа манай залуу гэж тодорхойлж бичижсэн гэдэг зүйлийг бас нэмэлтээр бичиж өгсөн байсан. За тэгээд мөн өрсөлдөгч Эст Ганбаатар өөр улс орноос мөнгө хандав авсан тул найдваргүй болсон гэмтэр сонгуулийн үеэрх бүх мэдээллийг хүргэсэн байсан гэдэг зүйлийг ингэж бичиж өгсөн байна. Тэгэл яг түрүүн дурдсан дээрх мэйлд санал хураалт Монголын цагаар 22 цагт дуусна. Тэгээд яг 17 цагийн байдлын үеэр яг гэрц 45.6% байна. За яг өмнөх одоо 2016 оны сонгуулийн эрсдэлтэй харьцуулахад 2% доогуур үзүүлэлттэй байна. Бямб гарагт Батулга Монгол Ардын намын өрсөлдөгчтэй мэтгэлцээнд маш сайн оролцсон. Хэрэв сонгуул шудраг болвол Батулга олон нийтийн дэмжлэгийг хамгийн их авах хүн гэх мэтчлэн ингэж мэйл бичсэн байлээ гэдэг зүйлийг дуурдаад за тэнгуүтээ мэйлд Монгол Ардын намынхын саналыг худалдаж авах бүх төрлийн аргыг хэрэглэж байна. Элбэг дорж болон түүний эргэн тойрныхан эх орноосоо урвсан гэж хэлэгдэж олон нийтэд муу нэртэй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 90% нь Батулгын талаар эерэг мэдээлж байна. Сонгуулийн кампанид ажлууд бүхэлдээ сошиал медиа болон YouTube сувгаар дээр явагдаж байна гэх мэтчлэн битсэн гэдэг одоо тэр нөгөө нэг яг өмнөх мэйлийг дахин бас ингэж яг оруулж гисэн байсан. Тэгээд мөн хээ Баттулга ялалт байгууллаа. Аль бие усны дүн мэдээ хэдхэн цагийн дараа гарна. Таны дэмжлэгт баярлалаа гэж. Үүний хариуд Эпштейн гайхалтай таны өмнөөс таны улс орны өмнөөс баяртай байна гэсний хариуд Ганбат маш их баярлалаа. Жинхэнэ ажил одоо л эхэлнэ. Таны ярьж байсан Монголд зориулсан офшор бүсийн санаан дээр хэрхэн ажил хэрэг болохыг мэддэгдэрэ гэж хариуд нь Эпштейн Виржинийн арлуудад байдаг офшор бүстэй адилхан формат Монголд хэрэгтэй гэсэн байна гэд яг энэ мэйлийг нас ингэж харуулсан. За тэгээд хариуд нь Эпштейн Монголын цахим мөнгө энэ бол дэлхийд дахины анхаарлыг маш ихээр татах болно. Чингис коин гэж нэрлэж болох юм гэсэн байна гэд яг энэ талаар ингэж бичигдсэн байгаа. За ингээд хамгийн сүүлд нь болохоор 2017 оны 7 сарын 13-нд Ганбат дахин мэйл илгээж сануулгад 2017 оны 7 сарын 10-ны өдөр хээ Баттулга ерөнхийлөгчийн тангараа өргөсөн юм. Энэ мэйлд Монголын засгийн газарт сэргээгдэх эрчим хүчний чиглэлд нэгэн эмэгтэйг ажлын байр бий болох талаар бичжээ. 2017 оны 7 сарын 28-ны мэйлд хээ Баттулга өөрийн тамгын газрын ажилтнуудад томилж байгаа талаар дурдсан байна. Мөн Монголын засгийн газрын гадаад бодлогын тайланг бүхэлдэнд бичиж өгч байжээ. Тухайн үед улсын хурлын гишүүн асан ил Эрдэнэ чимэг хээ Баттулга нар 5 толгойн талаар баримталж байсан бодлого энэхүү тайланд тусгагдсан байна гэдэг зүйлийг одоо ингээд Эмпресс дээр бас ингэж бичигдсэн байлээ. Сая дурдсан 2 сайт дээр нийтлэлүүд ороод эхэлсэн чинь одоо хүмүүс яг өөрсдийнхөө Facebook дээр, Threads дээр, X дээр одоо өөрсдийнхөө бодол санааг хуваалцсан постууд нэлээдгүй оруулж эхэлсэн гэдэг нь бол харагдчихлээ. Тэгээд бас хүмүүсийн анхаарлыг татаад байгаа 2 постыг та нартай хүргэе гэж бодлоо. За үүнд эхнийх нь Прут болон Мавир мэд гэдэг хүний оруулсан пост байгаа байхгүй юу? Тэрээр сайн ч мууч Монголын улс төрчдөөс Джеффри Эпштейнтэй холбоотой ямар ч мэдээлэл байхгүй. Олон улсын баримтууд, Америкийн нэгдсэн улс, Европ, Ойролт орнуудын улс төр элит хүрээний хүмүүсийг нэрлэж байна. Харин Монголын улс төрчдөөс холбоотой гэх ганц ч бодит баримт албан их сурвалж одоогоор байхгүй. Байхгүй зүйлийг зохиож муу юм бүрт Монголоо жичлэх нь баримт хайж байгаа хэрэггүй. Эсвэл өөрсдөө дорд үзэх татлуу. Ийм зүйлийг үнэн мэтэр сэвхэн энэ хүмүүст биш Монголын нэр хүндэд л хаалтай гэдэг энэ постыг оруулсан. За тэгсэн чинь доор нь хүмүүс баримттай штэ ингээ мэйл бичсэн байсан нь одоо ингээ баримтаар гараад ирсэн юм а. Түүнээс Америкийн нэгдсэн улс юу гэж ийм зүйлийг ингэж баримтгүй зүйлийг худлаа ингэж сэвжээд юм бэ. Өөрөө тэр линк руу н ороод те
те одоо яг тэр мэдээлэл рүү нөрөөд ингээд уншаач гэх мэтчлэн одоо энэ хүн рүү ингэж дайрсан комментууд нилээдгүй харагдчихсэн. Нөгөөт нь болохоор мөрч цэгийн мэндэр орсон одоо юм пост юм шиг байгаа байхгүй юу. За энэ нь болохоор дэлхийн дахны мэдээллийн хэрэгслүүдээр хүүхдийг хүчирхийлэгч педофил Жеффри Эпштейн хэрэг дуйлан тарж байна. Түүнтэй холбоотой шинээр ил болсон имэйлүүдэд Монголын ерөнхийлөгч асан Элбэг Дорж Баттулга, ерөнхий сайд асан сайхан бэлэг нарын нэр дуртагсан. Google хайлтаар тэдгээрийг харж болно. Харин Элбэг Доржийн өргөж авсан гих олон үнчийн ядуу хүүхдүүд хаана явна? Тэдний тухай судалгаа бий юу? Одоо ихэнх нь насанд хүрсэн байх ёстой гэдэг ийм мэдээлэл ингээд явж исэн. За ингээд та нартай энэ удаагийнхаа бичлэгээр яг одоо маш олон хүмүүсийн тэг бүр ингээд дэлхийд даяар яриулж байгаа, дэлхийд даяараа баг ингэж чигшиж зэгүүцэж байгаа нэг ийм хүний талаар ярьж өглөө. Ялангуяа энэ хүнтэй манай Монголын улс төрчид маань хэрхэн холбогдчихсэн бэ гэдэг талаар бас ингэж ярьлаа. Гэхдээ би талаа хувьдаа энэ манай Монголын улс төрчид арай тэр одоо зөвлөлт нь орж байгааг бах, тэр аимшигын хэрэгүүдэд нь орж байгааг бах гэж би бодож байна. Тэгээ та хэд манаас юу гэж бодож байгаа вэ гэдгээ комент хэсэгт бичээрэй. Тэгээд яг энэ хүний талаарсан нэг жоохон хайлт гэсэн чинь YouTube дээр тэ ингээл улс орон болгон дээр л баг YouTube руу энэ хүний талаар ярьсан байгаа хгүй. Яг юу гэжсэн бэ, яаж исэн бэ гэдэг талаар ярьсан бичлэгүүд бол тэгж харагдчихсэн. Тэгэхээр яалтчгүй одоо яг энэ хүний хийжсэн хэрэгүүд нь ил гарч ирээд сайтууд дээр хүртэл ингэж ороод одоо яг ямар хэрэгүүд хийжсэн бэ гэдэг нь одоо эхнээс ингэж зарлагдаад гэх юм уу да тий. Одоо ингэж юу төлөө тэр чинь олон нийтэд ингэж нээлттэй ингэж зарлагдаад явж байгаа хгүй юу. Сонсохоос бүр амар те. Одоо бид нар чинь нөгөө дидигийн хэрэгээ бүгдээрээ сонсч ирсэн. Бүгдээрээ ингээл дидиг үзэн хадал дидиг бүр ийм амар хүн байсан юм ингээд сонсч ирсэн шүү дээ. Тэгсэн чинь диди энэ хүний хажууд бүр ингээд юуч биш гэж яриад байгаа хгүй. Тэгэхээр энэ хүн бүр ямар тийм аимшигтай хүн байсан бэ гэдэг нь харагдаж байгаа гэж бодож байна. Тэгэд ялангуяа энэ зөвлөдөө насанд хүрээгүй те тэр хүүхдүүд дээр бэлгийн мүлчлэг хийдэг байсан гэж бодохоор бүр үнэхээр амар байгаа зү те. Бүр ингээд яаж чаддаг юм бэ? Хүн үнэхээр бүр ингээд мөнгөтэй болоод бүр ингээд мэдгүй юм гаж болт юм уу гэд бүр юм бүр гайхмаар санагдаад байгаа хгүй юу. За тэгээ та нартай энэ хүний талаараас ингэж ярьж өглөө. Тэгээ та хэд маань бичлэгийг хүртэл үзсэн бол лайк дараарай. Тэгээд subscribe дараагүй хам бол заавал дараарай манайхан. За тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзсаа хөрх хүмүүс минь баяртай.